За орой минь төргийа. Энд сууж байгаа бүх гишүүд сайд нараас асууя. Та бүхэнд утааг шийдэх хүсэл зориг байна уу? Монгол улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйл Монгол улсын иргэн дараах үндсэн эрх хэрэгжүүлэг баталгаатай эдлэн 16-гийн 2 эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах хэрэгтэй гэж заасан байдаг. Гэтэл өнөөдөр бид хамгаалж чадахгүйгээр барахгүй сүүлийн 20 жил энэ утааны асуудлыг шийдэж чадахгүй байна. Энд сууж байгаа зарим гишүүд энэ хугацаанд 20 жил гишүүн хийж байсан шүү. Өнөөдөр Улаанбаатар хот дэлхийн хамгийн бохирдолтой хотуудын нэг болсон. Дархан Эрдэнэт хотууд зарим аймгийн төвүүд ч гэсэн утаатай болсныг тойргийн гишүүд маань сайн мэдж байгаа. Өнөөдрийг хүртэл төрөөс авч хэрэгжүүлж байгаа олон арга хэмжээнүүд хангалттай үр дүнд хүрэхгүй байгаа бид бүгдээрээ харж байна. Өнгөрсөн хугацаанд нийтээ 5.6 их найт төгрөгийг өргөө зарцуулсан. Бид шатаад дуустдаг зүйл төсөв зарцуулаад үр дүнд хүрэхгүй байгаагаа өнөөдөр хүлээн зөвшөөрмөр байна. Одооноос л энэ арга барилыг өөрчлөөд бид нэр хэрэглээг биш хяналтыг дэмждэг энэ тогтолцоо руу шилжих хэрэгтэй. Тэгэхгүй бол бид нэр дахиад 20 жил агаарын бохирдлоосоо салж чадахгүй. Утааг буурлах цорын ганц шийдэл бол байшин гэрээ стандартын дагуу зөв дулаалаад яндангаа буулгах. Өөр аргац биднэрт байхгүй. Дулаалгыг дэмжих нь зуух, нүүрс зэргийг дэмжихээс илүү үр дүнтэй. Хамгийн гол нь төсвийн зардлыг хэмнэх ач холбогдолтой гэдгийг та бүхнийг ойлгоосэй гэж хүсэж байна. 2028 он гэхэд нийслэлийн утааг 50% бууруулах. 2032 он гэхэд улсаараа бид нар утаагүй болох судалгаа, шийдлийг өнгөрсөн хаврын чуулганаараа би та бүхэнд танилцуулсан. 9 сард Зандан шатар ерөнхий сайдад бас танилцуулсан. Энэ бодлогыг дэмжинэ гэсэн боловч төсөвт нэг ч төгрөг суугаагүй байна. Тиймээс үндэсний аудитын газраас гаргасан дүгнэлтэд төсвийн шаардлага хангаагүй. Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусаагүй. Тэзүү байхгүй эдгээр төсөл арга хэмжээг хасаад байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайдын агаар орчныг бууруулах үндэсний хөтөлбөрийн санхүүжилтэд нэмж өгөхийг хүсэж байна. Энэ санал маань 2026 оны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд та бүхний дэмжлэгтэйгээр туссан хуульд нийцэж байгаа гэдгийг онцолж хэлмээр байна. Та бүхэн конопондоо хүрэхгүй байж дэмжиж өгөхийг хүсэж байна. Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын ороо дэмжээгүй, төсвийн байнгын орооны дэмжээгүй саналыг дэмжиж гэдэг гэсэн томьёолоор санал хураалт явуулъя. 95 гишүүнээс 50 гишүүн дэмжиж санал хураалт дэмжигдсэн байна. Байнгын орооны санал дэмжигдсэн байна.